Иргэд Монгол Групп Мегавуд компани танилцуулж байна. Хотын төвөөс 18 км-т далайх чиглэлийн хурдны зам дагуу төмөр замын дэргэд 15600 м2 барилгын материалын 12 төрлийн үйлдвэр, агуулга, худалдааны төвийн барилга байгууламжийг ашиглалтад орууллаа. Үүнд хаалганы үйлдвэр, профилийн үйлдвэр, тавилгын үйлдвэр, ламинатан шалны үйлдвэр, плинтусны үйлдвэр, өнгөт хавтангийн үйлдвэр, цонхны үйлдвэр, удгийн үйлдвэр, төмөр хийцийн үйлдвэр, шилэн арматурын үйлдвэр, хуунцрын дангийн үйлдвэр, термополистрол хөөсөнцөр керамик блокны үйлдвэрүүдийг шат дараалтайгаар ашиглалтад орууллаа. Мөн барилгын материалын агуулга худалдаа, офис, үйлчилгээний төвийн барилга байгууламжийг өргөдөх барилгын ажил 90% явагдаж байна. Төслийн үр дүн, нийгмийн эдийн засагт үзүүлэх үр нөлөө. Бүх нэр төрлийн барилгын материалыг орчин үеийн стандартад нийцсэн тоглог орчинд худалдан авах, Улаанбаатар болон Монгол улсын өнцөг булан бүртээ тээвэрлэн хүргэх худалдаа тээврийн нэгдсэн систем бий болно. Жилд 100 гаруй сая доллар буюу 300 тэрбум төгрөгийн барилгын материал үйлдвэрлэнэ. Барилгын материалын худалдаа үйлдвэрлэл технологийн парк. Манай компани 2005 оноос анх эхэлж үйл ажиллагаа эхэлсэн. Үндсэндээ болоод 16 жил болж байна. Зэрэн дашин Ариунбат, үйлдвэрийн эдийн засагч мэргэжилтэй зохион бүтээгч. Үйлдвэрлэлийн салбарт 16 дахь жилдээ амжилттай ажиллаж байгаа. Мегавуд компани ерөнхий захирал, барилгын материалын худалдаа үйлдвэрлэл технологийн паркийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, Иргэд Монгол Группийн зөвлөхөөр ажиллаж байна. Манай компани 2005 оноос анх эхэлж үйл ажиллагаа эхэлсэн. Үндсэндээ болоод 16 жил болж байна. За энэ хооронд бол 16 жилийн хугацаанд бол үйлдвэрлэлийн талаар нэлээд туршлага суусан гэсэн үг. Нэгэнд ийм хугацаа өнгөрөхөд бол мэдээж хэрэг цаашдаа хөгжлийн бодлогыг яаж төлөвлөх вэ? Цаашдаа биднээс яаж өшөө дэвжиж өгөх вэ? Энэ тал дээр нэлээд ажилласан. Тэгээд сүүлийн 4 жилийн хугацаанд бол биднээс энэ үйлдвэр технологийн парк буюу одоогоор бол нийт 15,000 м2 үйлдвэрийн барилгыг ингээд барьж дуусгаад байж байна. Одоо үндсэндээ бол хамгийн сүүлийн барилга нь бол 70% гүйцэтгэлтэй ингээд байж байна. Зорилго нь бол үйлдвэр технологийн парк гэхээсээ илүү биднээс модон материалын үйлдвэрлэл буюу он хаягдлыг ашиглаж шахмал хавтан үйлдвэрлэх. За дээрэс нь тавилгын төрөл бүрийн хавтангууд үйлдвэрлэх. Мөн яг ийм зорилго бол агуулж ирсэн. За тэгээд одоо ингээ хөгжлийн цаг хугацааны явцад эргээд харсан чинь ерөөсөө энэ анхан шатны түүхийн эдийнхаа үйлдвэрийг бол энд байгуулах хэрэггүй байна. Яг түүхийн эд авах буюу он хаягдлаа цуглуулах газараа одоо жишээ нь завхан юм уу, сэлэнг юм уу тийм ээ, булган одоо ой бүхийн аймагуд дээр тэнд нь үйлдвэрийг байгуулъя. Энэ нэгэнд байгуулагдсан үйлдвэрээ бол барилгын материалын худалдаа үйлдвэр технологийн парк болгож хувиргая. Тэгээд энэ дээр бол үндсэндээ 12 үйлдвэр. За дээрэс нь худалдааны төвтөөгөө ингээд үндсэндээ бол нэг цэгийн үйлчилгээ хэлбэрээр 100 айл руу 100 явах биш тийм ээ. 100 айл дээр бол нэг л хэсэг одоо хэрэгцээнийхээ ямиг нөгөө хэрэглэгчд маань очиж авдаг бол энд бол бүх юм нэг дороос авчихаар. Тим нөхцлүүдийг бодоод, зах зээлээ бодоод, тэгээд дээрэс нь бас энэ улсуудынхаа хэрэглэгчийнхаа эрх ашигыг бас бодоод ийм шийдвэр гаргасан. Энэ барилгын материалын худалдаа үйлдвэрлэл технологийн парк бол өөрөө их онцлогтой сайн төсөл. Харгуугийн Мандагбаяр, эдийн засагч, математикч мэргэжилтэй эдийн засгийн ухааны магистр, Иргэд Монгол Группийн үүсгэн байгуулагч, төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, барилгын материалын худалдаа үйлдвэрлэлийн технологийн паркийн төслийн удирдагчаар ажиллаж байна. Энэ барилгын материалын худалдаа үйлдвэрлэл технологийн парк бол өөрөө их онцлогтой сайн төсөл. За энэ төслийг бол 16 жил хөгжүүлсэн байгаа байхгүй юу? Маш багаас нь эхлээд те шавын тавихаас эхлээд хаалганы үйлдвэрээс эхлүүлээд за одоо өнөөдрийн төвшөнд энэ өнөөдрийн үйл хөдлөлтийг бий болгох тийм ээ. Энэ барилга байгууламжийг бүтээн бос хүртлээ бол Мегавуд компанийн дээр маш амжилттай ажиллажээ. За тэгээ ийм шийдвэр гаргахад бол гаргачаад бол биднээс одоо энэ дээр яаж цаашдаа хинтээ хамтрах уу, яаж хөдлөх үү? Энэ талынхаа ажлуудыг бол судалж эхэлсэн. За тэгэхээр яг
Зүгээр олон харилцагч, олон одоо танил найз нөхдийн хүрээнд бол ярилцж байгаад бол би энэ Эрхэт Монгол группийг бол бас сонгож авсан. За ингээд үндэсний компани өөрийнхөө одоо хүч чадлаар гэдэг юм уу те өөрийнхөө менежментээр өөрсдийн санхүүгээр энэ төслийг өнөөдрийг хүртэл ямарч гэсэн болсон. За цаашдаа энийг яаж хөгжүүлэх вэ гэдэг дээр бид бас санал солилцоод ерөөсөө үйлдвэрлэлийн одоо тоо хэмжээг нэмэгдүүлэх тийм ээ. Одоогийн ярьж байгаа энэ 12 үйлдвэрийг кластер хэлбэрээр хөгжүүлэх яг тэр үндсэн мегавуудын явж ирсэн тэр зарчим дээр өнөөдрийг хүртэл барьж ирсэн тэр бизнесийн бодлогыг бол цааш нь өргөжлүүлж гэхдээ арай нэг өргөдөх хэлбэрээр энэ одоо 12 төрлийн үйлдвэрийг одоо байгуулъя гэсэн энэ төслийг өнөөдөр ингээд биетэй болгож байна л да. Олон нийтэд өнөөдөр бид албан ёсоор төслөө танилцуулж байна. Барилгын материалын худалдаа, үйлдвэрлэл, технологийн парк, импортыг орлож, экспортыг дэмжинэ. Үйлдвэр бол яг анх одоо төлөвлөж хийхдээ мэдээж яриг 100% борлуулна гэж бол хийхэд бол хэцүү. Мэдээж яриг зах зээлийнхаа одоо эрэлтээс шалтгаалаад нэг 60-70% хэмжээний ачаалттай ажиллах ийм нөхцлөр бол бодно л доо. За тэгээд үлдэгдэл цаанд нөөц үлдэж байгаа бол яах юм бэ гэдэг асуулт гарна. Тэр бол экспорт. Яг энэ төслийн нийгэмд үзүүлэх үр нөлөөг бол их олон талаас нь харж болно л д. Мэдээж кластер хэлбэрээр одоо зохион байгуулад үйлдвэрлэлийг зохион байгуулад ирэхээр нэм төрөүний гарч байгаа үр дүн бол барилгын материалын үн буурах гэж байна шүү дээ. Тэгэхээр барилгын материалын үн буурж байгаа юм бол орон сууцны үнийг буцаагаад буулгах боломж байна. Энд чинь эргээд нийгэмд үзүүлж байгаа хамгийн том үр нөлөө. Маш бодиттой үр ашиг тийм ээ. За нөгөө талд нь энэ импортын худалдааг импортыг орлох бараа бүтээгдэхүүн бодиттойгоор бий болж байна шүү дээ. Нийт импортын 13 орчим хувийг бол барилгын материалын ямар нэгэн байдлаар барилгын материал эзэлж байгаа. Энэ их том дүн байгаа биз. Тэгэхээр энэ төсөл хэрэгжиж ирснээр Монгол улсын одоо гадаад худалдааны балансанд маш том эерэг нөлөө үзүүлэх гэж байна шүү дээ, тийм ээ. Импортыг орлох олон төрлийн бүтээгдэхүүнүүд бий болж байна. Цаашлаад экспортод гарах тодорхой нэр төрлийн бүтээгдэхүүнүүд энэ дээр одоо хөгжиж байна л гэсэн үг. Монгол улсын импортын хэмжээ болохоор 2020 оны байдлаар Ганбаатарын анх баяр санхүү эдийн засгийн дээд сургуулийг санхүүгийн менежментийн чиглэлээр магистр зэрэгтэй төгссөн. Монгол улсын их сургуулийг нэгтлэн бодох бүртгэлийн чиглэлээр бакалавр зэрэгтэй төгссөн. Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийг эдийн засаг, математик загварчлал чиглэлээр бакалавр зэрэгтэй төгссөн. Тамбогд групптэй санхүүгийн менежер, Монголын ипотекийн корпорац, орон сууц санхүүжилтийн корпорацад санхүүгийн шинжээчээр ажиллаж байсан. Санхүү бизнесийн салбарт 12 дахь жилдээ амжилттай ажиллаж байгаа. Үнэт цаасны зах зээлд хөрөнгө оруулалтын чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхтэй. Эрхэт Монгол группийн барилга кластер компанид санхүүгийн менежерээр ажиллаж байна. импортын хэмжээ болохоор 2020 оны байдлаар жилийн 1.6 их найт төгрөг буюу 599 сая доллар байсан. Тэгэхээр бидний хийх гэж байгаа төслийн болохоор энэ барилга кластерын ирээдүйн ер нь бол зорилго бол мэдээж импортыг орлох, бүр цаашлаад бол дунд хугацаанд мэдээж экспортод гаргах мэдээж компанид хэлэх ёстой шүү дээ. Тэгэхээр тийм том амбицтай төлөвлөж ажиллаж байгаа. Бидний энэ төсөөллөөр бол эх 3 жилийн хугацаанд нийтдээ бол 1 их 80 төгрөгийн борлуулалт хийнэ гэж төсөөлсөн. Тэгэхээр энэ хэмжээний валют Монголд үлднэ. Мөнх улдын Зоригт Баатар Малайз улсын KDU их сургуулийг бизнесийн удирдлага санхүүж мэргэжлэр магистр зэрэгтэй төгссөн. Raffles институтыг бизнесийн удирдлага, маркетинг чиглэлээр дипломын зэрэгтэй төгссөн. Monis группд санхүү хариуцсан захирал, Богд банкнд хөрөнгө зохицуулалтын ахлах мэргэжилтэн, Монголын ипотекийн корпорац, орон сууц санхүүжилтийн корпорацад хөрөнгө удирдлагын ахлах мэргэжилтнээр тус ажиллаж байсан. Банк санхүүгийн салбарт 10 жил ажилласан туршлагатай. Үнэт цаасны зах зээлд хөрөнгө оруулалтын чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхтэй. ISO 9001 2015-ын аудитор. Эрхэт Монгол группийн барилга кластер компани бизнес хөгжил хариуцсан дэд захирлаар ажиллаж байна. Тэгэхээр энэ хэмжээний валют Монголд үлднэ. За тэр нь бол одоо яг одоо тоосоо судалгаагаар хэлэх юм бол бидний хувьд бол нэг их найт төгрөгийг бол бид нэр дотооддоо үйлдвэрлээд тэр хэмжээний валют бол Монгол валют бол Монголдөө үлдэнэ гэсэн үг. Бидний хувьд болохоор өөрсдийнхөө дотоод нөөц бололцоогоо ашиглаад
одоо энэ гадагшаа гарч байгаа импортын энэ валютын урсгалыг дотооддоо тодорхой хэмжээгээр үлдээхээр ажиллаж байгаа нь бидний одоо гол онцлог болж байгаа. Ер нь яг хуу бидний одоогийн хийсэн бизнес төлөвлөгөөгөөр маш даруухан тооцоход 12 үйлдвэр өөрсдийнхөө одоо хүчин чадлаар 100% хүчин чадлаар ажиллаад ирэхэд жил бид нар нэг 110 сая доллар буюу 300 тэрбум төгрөгийн борлуулалтад ажиллах юм байна. За үйлдвэрлэлийг кластер хэлбэрээр зохион байгуулснаар одоогийн уламжилт хэлбэрээр явж байгаа үйлдвэрүүдээс бол ашиг нь бол нэг 30-аас 70% өсөхөөр ийм тооцоо гарч байгаа юм. Mega Food. Манай компани 2016 онд Японы Токио хотод болдог олон улсын барилгын материалын үсгэслийн худалдаанд очиж оролцсон. Энд чинь бол дэлхийн 60-70 орны компаниуд оролцож байгаа. За Японы мэдээж хамгийн том компаниуд л оролцож байна. За манайх бол өндөө бол анх удаа орж байгаа. Биднээс хувьд бол энэ бол маш том сорил байсан. За дээрэс нь Японы модон хаалга үйлдвэрлэгчдийн холбоо гэдэг маш том холбоо гэдэг юм байна. 65 жилийн түүхтэй ийм холбооных нь Канадзава мужийн холбооны ерөнхийлөгч нь ирж уулзсан. Тэр холбооны ерөнхийлөгч ирж уулзсан гутаа юу гэж хэлсэн хэр зэрэг за танаа хаалгыг үзлээ. Таалагдлаа. Тэгээд манайх ингээд жил болгон холбоо хурлаа хийдэг юм аа. Үзлэн худалдаагаа хийдэг юм аа. Тэгээд энэ дээр анх удаа танаа компанийг гадаадын компаниуд ерөөсөө орж исэн түүх байдгүй. Гэхдээ танаа компанийг одоо урьж оролцуулмаар байна гэсэн. Модон хаалга үйлдвэрлэгчдийн холбооны үйлчлэл нь биднээс ороод за тэгээд тэндээс шагнал авсан. Тэгээд дараа нь бол Японы тэр холбооны усуудаа тэр нөгөө Канадзава мужийн холбооны хүнтэй бас нэлээд хамтын ажиллагааны гэрээ хэлцэл байгуулаад хамтарч ажиллах нөхцөл бүрдээд бас манай компани тодорхой хувьцааг бас худалдаж авсан. Тэгээд ер нь бол цаашдаа Японд руу манай бүтээгдэхүүнийг экспортлох тэднээс бол импортлох тийм оруулж иж бүтээгдэхүүний борлуулах гэсэн ийм хилцэлтэйгээр одоо ингээд биднээс ажил эхэлсэн. Барилга кластер компани барилгын материалын худалдаа, үйлдвэрлэл, технологийн паркийг кластер системээр хөгжүүлж байна. За барилга кластер компанийн хувьд Эрхэт Монгол группийн үйлдвэрлэл худалдааны салбарыг хариуцсан ажиллаж байгаа. Даваа Цэрэнгийн дэлгэр сайхан Монгол Улсын их сургуулийн эдийн засгийн сургуулийг банкны менежмент, эдийн засагч мэргэжлэр төгссөн. Хаан банк, Голомт банкнд ажиллаж байсан. Богд банкнд салбарын захирал, Green Solution Partners компанид гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. Банкны салбарт нийт 11 жил ажилласан туршлагатай. Эрхэт Монгол группийн хөрөнгө оруулалт бизнес хөгжлийн газрын захирал, барилга кластер компани гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. За барилга кластер компанийн хувьд Эрхэт Монгол группийн үйлдвэрлэл худалдааны салбарыг хариуцсан ажиллаж байгаа. За бидний хувьд бол барилгын материалын худалдааны 2746 м2 агуулга, за 1042 м2 шоурум, за 1000 м2 офис бүхий барилгын материалын нэг цэгийн үйлчилгээ төвлөрүүлэн ажиллах зорилготой ажиллаж байна. Мөн дотоодын бүтээн байгуулагчдад зориулан импортын барилгын материалыг нэг цэгээр төвлөрүүлэн нийлүүлэх, мөн тээвэр логистикийн нэгдсэн системээр хангах энэ зорилготой бид нар ажиллаж байна. Сайлаа бэлтгэхээс саваа бэлт гэж үг байдаг. Тэгэхээр яг ямар ч байсан саваа бол бэлтлээ. Нийт 15,000 м2 үйлдвэрийн барилга бол баригдлаа. Худалдааны төв нь байна. Мегавуд компанийн хувьд өнгөрсөн одоо хугацаанд 110,000 орон сууцны хаалгыг үйлдвэрлэсэн байна. За одоо яг ийм түүхтэй үйлдвэрлэгч, ийм түүхтэй одоо компани байна уу гэж тийм ээ. Яг ийм одоо бизнесийн туршлага дээр, ийм бизнесийн түүх дээр босч ирсэн одоо сайн төсөл байна уу гэдэг асуудал байгаа байхгүй. Тэгээ Эрхэт Монгол групп бол өөрөө одоо менежмент компани. Эрхэт Монгол групп бол маркетингдээ бол бас нэлээд сайн. Өөрийн гэсэн одоо бааз суурьтай, телевиз одоо сонин байна, дээрээс нь сэтгүүл байна. Энэ талынхаа салбар дээр бас нэлээд олон жил ажилласан туршлагатай ийм хамт бол. Тэгэхээр зэрэг бол энэ нэг талаас бол биднээс хувьд бол маркетинг их чухал. За дээрээс нь Эрхэт Монгол групп нь бол өөрөө ганц хэвлэл мэдээллийн
медиагаас гадна одоо барилгын хэд хэдэн том төслүүд хэрэгжүүлж байна. Энэ бол бас их төлхөж бас хамтрах. Эрэгт Монгол группийн одоо суур бизнес болох хэвлэл мэдээллийн салбар дээр түшгэлсэн олон нийтийн харилцааны бөгөөд маркетингийн томоохон компани ажлуудыг бол бид бас аль ч салбарт одоо амжилттай хэрэгжүүлж байсан байх юм аа. Тэгээ үйлдвэрлэл явуулна гэдэг нь бараа бүтээгдэхүүн зөвхөн үйлдвэрлэлүүд байхын нэр биш аахгүй. Тэрийг зарах ёстой шүү дээ. За үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүний чанар стандартыг, онцлогийг зах зээлд ойлгуулах ёстой. Иргэдэд энийг танилцуулах ёстой. Үүний дараа тэр үйлдвэр жинхэнэ утгаараа бүрэн хүчин чадлаараа ажиллах ёстой юм байна. Тэгээ энэ утгаараа яг хуу Мегавуд компани удирдлагууд за энэ төслийг одоо анхлан эхлүүлсэн хүмүүс бол Эрэгт Монгол групптэй бол ширээний ард суусан гэж би хувьдаа үнэлдэг. За хамтрах гэдэг маань бас их олон шалтгаантай. Дөрөв хэлсэн бидэнд дутагдaltaй байгаа ямиг нөхөх ийм хамт олон бас хэрэгтэй. Тэгэхээр тэр нөхөх чиглэл нь бол бас эднийд байна. Үйлдвэр байгуулахад ямар зовлон бэрхшээл байдгүй. Тэр бүх нөхцлүүдийг бол маш сайн ойлгож авсны үндсэн дээр бол ерөөсөө нэг парк хэлбэрээр аливаа хөгжлийг бол явуулах хэрэгтэй юм байна. Тэгэхдээ энэ дээр бол энэ үйлдвэрүүд бол нэгээс нөгөөдөө хамааралтай, нэгээс нөгөөдөө бүтээгдэхүүнээ өгдөг кластер хэлбэр рүү шилжүүлж хийх хэрэгтэй юм байна. Тэгээд ганцаараа нэг нэгээрээ биш хамтарч олон үйлдвэр байх хэрэгтэй нэг дор. Энэ бол логистик тээвэр, хоорондын харилцаа холбоо бүх талаасаа тэгээд нэгдсэн бодлогоор түүхий эдийн татан авалт, дараа нь борлуулалт, маркетинг, за хууль эрх зүй, эдийн засаг тийм ээ. Мөнгө санхүү ингээ бүгд бодох юм бол ерөөсөө нэгдэл нь бол айгүй чухал. Тэгээ одоо энэ төсөл чинь эргээд нийгэмд үр нөлөөгөө өгөхийн тулд, эерэг үр дүнгээ үзүүлэхийн тулд, бодиттой болохын тулд, баялаг бүтээхийн тулд бүх талыг л тооцох ёстой. За бид бол энэ кластерын зарчмаар үйлдвэрлэл явуулж байгаа энэ асуудлыг бас менежментийн төвшөнд кластерын системээр хөгжүүлэх ёстой гэсэн ийм зорилт тавьсан. За кластер гэдэг маань өртөг хамгийн бага, за эрсдлийг тараан байршуулсан, за ашгийг хамгийн өндөр байлгах, за мөн үйлдвэрлэлийн процессыг хамгийн хурдан байлгах. За энэ процессыг хэлээд байгаа. За олон улсад бол ерөнхийдөө кластер системээр бол хөгжөөд үйлдвэрлэлийг одоо хөгжүүлж цааш нь олон шат дараалттай дамжлагуудыг бол одоо бууруулж бусад орныхаа туршлагаас одоо суралцаж исэн одоо жишээнүүд бол олон байдаг. Тэгэхээр бол тэр одоо жишээ тэр одоо ноу хав дээр бид нэр үндэслээд тэдний алдааг бас давтахгүйгээр одоо яг энэ үйлдвэрлэлээ бол кластер зохиц хэлбэрээр хөгжүүлж байгаа нь бол бидний бол онцлог байна. Тэгэхээр бид нар бол гадаад улсуудыг бол судалсан хөгжиж буй орнууд бол одоо дундаас доош хөгжилтэй, бууруу хөгжилтэй орнуудын ерөөдөө энэ кластер системийг хөгжүүлж байгаа энэ модельүүдийг бол бүгдийг нь судлаад ер нь бол өөрсдөө бол хамгийн тохирох моделийг сонгож аваад богино хугацаанд үр дүнтэй хийхээр бол одоо төлөвлөж ажиллаж байгаа. За кластер үйлдвэрлэл гэдэг бол юу гэхээр зэрэг одоо жишээ нь манай хаалганы хувьд аваад үзье л та. Би хаалганы үйлдвэрээ кластер үйлдвэр болох гэдэг шүү дээ, тийм ээ. Тэгэхээр кластер үйлдвэрлэх юм бол юу гэхээр зэрэг одоо деталь болгоныг тусдаа үйлдвэрлээд тэгээд нэгтгэхэд эцсийн бүтээгдэхүүн гаргах юм. Эцсийн бүтээгдэхүүнийг угсраад гаргах нь бол үндсэн үйлдвэр байх бөгөөд эргэн тойрон тэр деталь болгонуудын үйлдвэрлэх үйлдвэрүүд жижиг үйлдвэрүүд байж байна. Тэр бол үндсэндээ одоо туслан гүйцэтгэх үйлдвэрүүд гэх маягтай ийм үйлдвэрүүд байгаад байна. Тэгэхээр яг энэ зарчмаар бол явах юм бол юугаараа давуу байдгийг. Юугаараа давуу байдгүй гэхээр зэрэг нэг деталийг хүн олон юм хийх биш, олон юм одоо хийж самбарддаг биш. Нэг деталь хийхэд бол тэрэн дээрээ гаршаад чанартай бүтээгдэхүүн гарна. Тэгэхээр деталь болгон чанартай бол эцсийн бүтээгдэхүүн чанартай болно гэсэн. Ерөөсөө л кластер гэдэг бол энэ. Кластерын системээр энэ 12 үйлдвэрийг амжилттай зохион байгуулж чадах юм бол бүтээгдэхүүний гарц маш сайн өснө. Зардал маш хэмжээгээр буурна. За энэний цаанчид бизнесээр ашигтай ажиллаж байгаа учраас энэ төсөлч өөрөө маш богино хугацаанд амжилтанд хүрэх боломжтой байхгүй. Харилцагчид одоо энэ худалдаа авахчид иргэд бид нар болохоор одоо яг барилгын материал, барилга худалдаж авдаг гэдэг утгаараа барилгын материалын эцсийн худалдаа авахч болдог. Тэгэхээр бол барилгын материалын одоо энэ паркийн одоо энэ үндсэн бизнес санаа одоо энэ кластер хэмжээгээр хэлбэрээр зохион байгуулж байгаа модель юм гол онцлог нь болохоор бид нэр одоо нэмэн үртгэж шингээсэн
бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх. За мэдээж нэг цонхноос одоо бараа материалыг харилцагчид хүргэх. Тэрүүгээр бол одоо маш олон давуу тал бий болж байгаа. Барилгын материалын худалдаа, үйлдвэрлэл, технологийн парк. Сүүлийн 20 жилийн хугацаанд барилгын салбар их эрчимтэй хөгжсөн. За барилгын салбар эрчимтэй хөгжих явцад бол маш их хэмжээний барилгын материалын хэрэлт хэрэгцээ гарч ирсэн. За тэгэхэд мэдээж эрэлт хэрэгцээ байгаа тохиолдолд бол нийлүүлэлтийг хангах үүднээс тодорхой хэмжээгээр бол барилгын материалын үйлдвэрүүд бол хөгжсөн. Тэгэхдээ үндсэндээ бол нарийн технологийн үйлдвэрүүд бол бий болсонгүй. Тэгэхээр бол би бол зорж байгаа асуудал нь бол энэ 12 үйлдвэр дээр бол нарийн технологийн үйлдвэрийг голчилж оруулж ирье. Өөрөөр бол энэ дээр бол мэдээж хэрэг мэдлэг шаардсан, технологи шаардсан ийм үйлдвэрүүд байх хэрэгтэй. Тэгээд дээрэс нь мэдээ зах зээлээ бодох юм бол Монголд одоогоор олигтой одоо сайн хөгжиж чадаагүй үйлдвэрүүд гэсэн үг. За тэгэхээр ийм 12 үйлдвэр бол байна. За худалдааны төв гэж байна. Яагаад худалдааны төв хажуудаа байна? Тэгэхээр би түрүү хэлсэн нэг цагийн үйлчилгээ буюу худалдааны төв гэдэг маань тэр 12 үйлдвэр дээр бий болсон бүтээгдэхүүнийг тэр худалдааны төвөөрөө дамжуулж борлуулъя. Яагаад тэгэхээр одоо үйлдвэрлэгчдийн хамгийн том асуудал бол гарсан бүтээгдэхүүнийг борлуулах асуудал байгаа даа шүү дээ. Тэгэхээр борлуулах цэг нь хажууд нь байж. Захиалга нь тэндээ хажууд нь байж. Маркетинг хийх компани хажууд нь байж. Үйл ажиллагааг нэг хоёр талд аваад үзэх, хоёр хувааж авч үзэх юм бол нэгдүгээр тул бид бол барилгын материалын худалдааны их тийм оновчтой загварыг бий болгохыг зорж байна тийм ээ. За нөгөө талд нь кластер хэлбэр зохион байгуулсан 12 төрлийн одоо үйлдвэрийг бий болгох, тэндээс нэг 100 гаруй нэр төрлийн барилгын материал бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэн гаргах ийм л хоёр зүйл явж штэ. Тэгээ энэ хоёр бол бие биегээ дэмжиж байна л гэсэн үг. Үйлдвэрлэлээс гадна бид нэр худалдааны нэг цэгийн үйлчилгээ. За энэ өөрөө барилгын материалын худалдааны нэг цэгийн үйлчилгээ байна. За энэ өөрөө 2746 м2 агуулга, 1046 м2 шоурум, за 1000 м2 офисын зориулттай. За нэг цэгийн үйлчилгээ байх юм. За энэ дээр бид нэр мөнгө кластерын систем барьж байгаа. За энэ дээр бидний хувьд тээвэр болон логистикийг барилга кластерын зүгээс шийдэж өгч байгаа. Үйлдвэрлэгчдийн хамгийн том зовлонтой асуудлуудыг бас энд нэг дор шийдэх гэдэг байна. Худалдааны төв байснаар. Захиалагч нар энэ худалдаа авалтаа энэ гэрээгийн энэ нэг дор бүх асуудал нь байна. Бүх одоо үйлдвэрүүд нь байж энэ захиалгаа хийн тийм ээ. Үндсэндээ бол хэрэглэж болох одоо барилгад хэрэгцээтэй байж болох үндсэн нарийн одоо материалуудыг биднээс хийхээс гадна импортоор оруулж иж худалдааны төвдө борлуулах ийм бодлого барьж байгаа. За тэгээ худалдааны салбар нь бол тэр жижиг л худалдааг хийж лээ гэсэн үг. Гэхдээ тэр нь бол бусад худалдааны төвөдтэй одоо зөрчилдөөд, өрсөлдөөд байх шаардлага байхгүй байхгүй юу? Зүүн аймагуудаас ирж байгаа барилгын материал авах гэж байгаа хүмүүс бол манай тэр хонхорт байгаа барилгын материалын худалдаа үйлдвэрлэх технологийн паркийн худалдааны төвөөс юм аваад буцчих. Чин төвлөрлөг бодтойгоо сааруулж ийн бид тийм ээ. Барилга кластер компани төслийн удирдлагын Pimbock стандарт нэвтрүүлж байна. За тэгэхээр энэ төслийг бас амжилттай хэрэгжүүлэх хамгийн гол гарцсан тийм ээ хамгийн зөв зам нь бол ерөөсөө л стандарт баримтлах асуудал байгаа юм. За үүний үндсэн дээр бид нар бол Pimbock стандартыг нэвтрүүлж байна. Манай баг өөрөө Эрхэт Монгол группийн хөрөнгө оруулалт бизнес хөгжлийн газрыг хариуцж байгаа. За энэ чиглэлээр бид нар дэлхийн офис стандарт буюу Pimbock зарчмыг Pimbock стандартыг баримталж байгаа. The advantage of project management and what it brings to this. Марк Тасси Royal Roads их сургууль Global Management олон улсын бизнес хөгжүүлэлтийн чиглэлээр магистрийн зэрэг хамгаалсан. Мюнхен хотын хэрэглээний шинжилгээ ухааны их сургуульд олон улсын бизнесийн удирдлага, технологид суурилсан бизнесийн чиглэлээр магистрийн зэрэг хамгаалсан. SICA компанид ахлах зөвлөх, ABD бизнес хөгжүүлэлтийн төвийн захирал, Mercy Corpus ашигын бус байгууллагад програм хангамж хариуцсан захирал, People in Need ашигын бус байгууллагын Монгол улс дахь салбарын захирал, ACMS боловсролын төвийн захирал, Portalinks програм хангамжийн компанид бизнес хөгжлийн зөвлөх менежер, Money in Motion корпорацийн санхүү хариуцсан захирлаар тус ажиллаж байсан. Барилгын материалын худалдаа, үйлдвэрлэл, технологийн парк төслийн зөвлөхөөр ажиллаж байна.
The advantage of project Төслийн менежментийн хамгийн том давуу тал болоод бидэнд өгдөг зүйл нь төсөл хэрэгжүүлж байгаа хүмүүс төслөө шаардлагын дагуу үр дүнтэйгээр өдөртөн зохион байгуулж, хянаж, үнэлэх замаар аливаа төслийг амжилтад хүргэх боломж олгодог системчилсэн тогтолцоо процессууд юм. Ямар ч шинэ төсөл эсвэл томоохон бүтээн байгуулалтууд нь олон улсын стандартыг зайлшгүй хангаж мөрдөх шаардлагатай. Тиймээс төслийн хэрэгжилтийн үед хүн бүрт ойлгогдох танигдсан бүтэц зохион байгуулалт бүхий арга аргачлал стандартыг авч ашигладаг. Тэдгээр дэлхийд танигдсан олон улсын стандартуудын нэг нь PMI-ийн PMBOK стандарт юм. Барилгын материалын худалдаа үйлдвэрлэлийн паркийг аваад үзье. Энэхүү төсөлд төслийн менежментийн процессуудыг маш сайн ойлгодог хүмүүс байх нь хамгийн чухал юм. Хэдийгээр тухайн парк байгуулах төсөл нь өөрөө олон улсын стандартыг хангаж байх ёстой томоохон төсөл боловч үүнтэй адил тус паркаас үйлдвэрлэгдэн гарах бүтээгдэхүүнүүд нь мөн олон улсын чанар стандартыг хангаж байх ёстой. Энд л бидэнд төслийн менежментийн эрсдэл, чанар, гүйцэтгэл болон санхүүгийн протоколуудыг дагаж мөрдөх процессуудыг хэрэгжүүлэх чадамжтай PMP буюу төслийн удирдлагаар мэргэжсэн төслийн мэргэжилтнүүд хэрэгтэй юм. Бид хоёр төрлийн стандарт одоо хэрэгжүүлээд явж байна. Эрдэнэтийн ерөөлт. Малайз улсын KDU их сургуулийг төслийн менежмент мэргэжлэр бакалавр зэрэгтэй. Өмнөлийн ухааны их сургуулийг бизнесийн удирдлага мэргэжлэр бакалавр зэрэгтэй. Санхүү эдийн засгийн их сургуулийг бизнесийн удирдлага мэргэжлэр магистрант зэрэгтэй. PMI олон улсын төслийн удирдлагын институтийн PMP буюу төслийн менежментийн мэргэжсэн мэргэжилтэн зэрэгтэй. Хөгжин группэд төслийн удирдагч, бизнес хөгжил хариуцсан захирлаар ажиллаж байсан. Бага хангай дүүргийн шин цэвэрлэх байгууламж хариуцах татваргын шугам сүлжээг барьж байгуулах төсөл. Азийн хөгжлийн банкны ус сүгийн удирдах газрын ус хангамжийн үйлчилгээг сайжруулж хяналт удирдлагын төв байгуулах төсөл. Бага нуурын дулааны цахилгаан станцын төсөл дээр ажиллаж байсан. Ludwig Pfeffering Монгол дахь салбарт төслийн хяналтын менежер, Азийн хөгжлийн банкны Дархан хотын бохир усны менежментийг сайжруулах төсөл, Азийн хөгжлийн банкны Баян хошуу дэд төвдөх инженерийн байгууламж, дэд бүтцийн төсөл дээр тус тус амжилттай ажиллаж байсан. Эрхэт Монгол группийн барилга кластер компани PMO зөвлөхөөр ажиллаж байна. Бид хоёр төрлийн стандарт одоо хэрэгжүүлээд явж байна. За эхнийх нь болохоор төслийн удирдлагын менежментэд зориулсан PMBOK стандартыг бол хэрэгжүүлж байна. PMBOK стандарт нь бол одоо PMI гэдэг олон улсын төслийн удирдлагын институт гэж одоо байдаг. За тэрхүү байгууллага маань PMBOK стандартыг бол гаргаад ингэж явдаг стандартлаад ингэ явсан. PMBOK стандарт маань бол маш энгийнээр хэлэх юм бол ерөөсөө төслийг хэрхэн амжилттай хэрэгжүүлэх үү гэсэн зааварчилгаа, арга аргачлалыг стандартчлаад ингээд бидэнд өгсөн энэхүү одоо бүлэг баримтчууд юм байна. Ерөөсөө тухайн стандартыг хэрэгжүүлснээр тухайн төсөл дээр ажиллаж байгаа ер нь цаашдаа байгууллага дээр хэрэгжих төслүүд дээр ямар нэгэн байдлаар хүний оролцооноос шууд хамааралгүй бүх үйл ажиллагаа процессууд ерөнхийдөө бол стандартчлагдах буюу одоо дараалалтаа ороод хүнээс үл хамаарах байдлаар ингээ явах боломж нь бол бүрдэж байгаа байхгүй. Энэ 12 үйлдвэрлэл чинь стандартын шаардлага хангахгүй бол дэлхийд өрсөлдөж чадахгүй. Бид нар импортыг орлого бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна гэдээ бас чанаргүй стандартын шаардлага хангаагүй бүтээгдэхүүнийг зах зээлд тулгаад иж болохгүй. За энэ үүднээс бол ISO стандартыг нэвтрүүлж байгаа. Манай байгууллага нь Эрхэт Монгол группийн харьяа барилга кластер компанид олон улсын ISO нэвтрүүлэхээр 6 сарын өмнөөс хамтарч ажиллаж байна. Олон улсын стандарт нэвтрүүлснээр ажилчдын эрүүл аюулгүй орчинд ажиллах нөхцөлийг бүрдүүлнэ, хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг дээшлүүлнэ, хөрөнгө оруулагчдын эрх ашиг хамгаалах чухал нөлөөтэй. Энэ байгууллага маань анханасаа олон улсын стандарт нэвтрүүлж байгаа нь хэрэглэгчдээ чанарын өндөр түвшинд үйлчлэг үзүүлэх чин ирмэлцэлтэй байгааг харуулж байна. ISO нэвтрүүлж байна. Дээрэс нь гадны туршлагуудыг бас их нэвтрүүлж байна. Манай компани чинь анх л одоо үүлэн тооцооллын систем гэдэг юм чинь үйлдвэрлэлдээ анх нэвтрүүлсэн шүү дээ. Яг ийм маягаар биднээс бол ер нь цаашдаа одоо орчин үеийн техникийн ололт, шинжлэх ухааны ололтуудыг бүгдийг хослуулж үйлдвэрлэлдээ одоо энэ дээр бол нэвтрүүлж явах хэрэгтэй. Тэгжээж хөгжилтэй нийцүүлж явахгүй бол биднээс бол одоо гадаадын улс орнууд ялангуяа одоо манай урд төрш за тэгэл бусад орнуудын үйлдвэрүүд бол маш эрчтэй хурдтай хөгж байна. Тэднээс хөл нийцүүлэхийн тулд адилхан л одоо хэмжээний тийм бодлогыг, тийм ухааныг бий болох хэрэгтэй. Тэр улсуудаас илүү бас бодох хэрэгтэй болж таарж байгаа. Эрхэт Монгол групп эзний сэтгэлээр
дээ. Тэгээ Эрхэт Монгол группийн өөрийнх нь менежментийн онцлог гэдэг юм уу те засаглалын онцлог бол яг нэг кластер системийг бид нэвтрүүлж чадсан. За Эрхэт Монгол групп нэг 4 салбарт ажиллаж байгаа. Медиа салбар, тийм ээ, хэвлэл мэдээлэл, за барилга бүтээн байгуулалт, барилгын материалын худалдаа үйлдвэрлэл, за үйл хөдлөх хөрөнгийн худалдаа зуучлал гэсэн үндсэн 4 хэсэг байж байгаа. За яагаад ийм байгаа юм бэ гэж тийм ээ. Өнөөдрийн бидний одоо сонгож явсан бизнесийн зам, за бидний хүрэх одоо дараагийн даваа гэдэг юм уу, дараагийн босго очих гэж байгаа тэр зүйлдээ одоо хүрэх стратеги маань бол кластер хэлбэрийн зохион байгуулалттай явж байгаа. Эрхэт Монгол группээс одоо жишээлбэл Grand Marshal, Luxury Villas гэдэг 550 айлын одоо хаус хотгоныг хийж штэ бүтээн байгуулж байна. City Residence одоо залуус зориулсан харьцангуй одоо бас боломжийн үнэтэй ийм үйл хөдлөх хөрөнгийн төсөл явж байна. Орон сууцны төсөл явж байна те. Тэр энэ төслүүд дээр бид ямар зарчим барьж яах вэ гэхээр маркетингийг нь бол маркетингийн менежментийг буюу одоо олон нийтэд харилцах тэр хэсгийг нь Эрхэт Монгол группийн тэр медиа салбар дангаараа хариуцж байгаа. Эрхэт Монгол медиа. Манай Эрхэт Монгол группийн одоо нэг онцлогтой салбар нь бол медиагийн салбар байгаа. Хаарын дорж балан сэтгүүлч мэргэжилтэй хэвлэл мэдээллийн салбарт 12 дахь жилдээ амжилттай ажиллаж байгаа бөгөөд Эрхэт Монгол группийн медиа хариуцсан захирлаар ажиллаж байна. Манай Эрхэт Монгол группийн одоо нэг онцлогтой салбар нь бол медиагийн салбар байгаа. Манай медиа групп нийтдээ 9 хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй 150 гаруй ажилтнаар үйл ажиллагаа явуулж байгаа. За манай медиа группээс хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээс онцлох юм бол өргөн нэвтрүүлгийн ТV8 телевиз, өдөр тутмын өглөөний сонин, Зянда сэтгүүл, Грант сэтгүүл, Зянда ЦГМ гэсэн хэвлэл мэдээллийн нийт бол 9 хэвлэл мэдээллийн хэрэгсэл үйл ажиллагаа тогтвортой явуулж байна. За группийн хэмжээнд их одоо үйл ажиллагааны маркетинг, PR-ын ажлыг бол медиа групп дангаараа хариуцаж ажилладаг байгаа. За үүн дээр манай Эрхэт Монгол группээс сүүлд хийж хэрэгжүүлж байгаа барилга бүтээн байгуулалтын салбарт Grand Marshal, City Residence гэсэн 2 томоохон төсөл хөтөлбөр хэрэгжиж байгаа. За үүний PR, маркетинг гэвэл Эрхэт Монгол группийн медиа групп нь дангаараа бодлого гаргаж маркетинг үйл ажиллагааг явуулж байгаа. За Эрхэт Монгол группийн бас нэг томоохон хэсэг нь бол энэ барилга бүтээн байгуулалтын салбар. Барилга бүтээн байгуулалтын салбарт бидний маш амжилттай хэрэгжүүлж байгаа төсөл бол Grand Marshal төсөл. Grand Marshal Luxury Villas. За Зянда Construction компани бол Эрхэт Монгол группийн барилга бүтээн байгуулалтын салбарыг Наранбаатарын Лувсан шарав бизнесийн удирдлага, маркетингийн менежмент мэргэжилтэй гүйцэтгэх удирдлагаар 15 дахь жилдээ амжилттай ажиллаж байгаа. Зянда Construction компани гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. За Зянда Construction компани бол Эрхэт Монгол группийн барилга бүтээн байгуулалтын салбарыг хариуцж ажилладаг юм аа. За Grand Marshal төсөл бол Улаанбаатар хотоос 19 км зайд орших. За нийт 14 га газарт хэрэгжиж байгаа төсөл юм аа. За дид бүтцийн асуудлуудыг бүрэн шийдсэн төсөл юм аа. За дид бүтцийн асуудлууд гэдэгт нь бол юу орж ийн вэхээр за захилгааны бохирын асуудлууд мөн дээрээс нь төвлөрсөн байдлаар дулааны цэвэр асуудлыг шийдсэн байгаа. Нийт 500 айлын single house, TV house, town house мөн орон сууц ангиллын мультаус зэрэг багтсан төсөл юм аа. За Grand Marshal төсөл бол нийт 2 жилийн хугацаанд хэрэгжих төсөл юм. За 2021 оныхоо 1-р ээлжийнхаа бүтээн байгуулалтын ажилдаа бид нар 80% гүйцэтгэлтэй ажиллаж байна. City Residence төслийг бид яагаад хэрэгжүүлж гисэн бэ гэхээр Grand Marshal-ыг хэрэгжүүлж явах явцад энэ төсөл бол давхар явж байгаа гэсэн үг. Харьцангуй залуу гэр бүлүүдэд боломжийн үнэтэй гихтийн чанар өндөр чанарын шаардлага хангасан орон сууц хэрэгтэй байна шүү дээ. Залуучуудад зориулсан гэхээр л заавалгүй хямдхан байх хэрэгтэй юм шиг те. Хямдхан байхаараа чанаргүй байх хэрэгтэй юм шиг нэг ийм уламж сэтгэлгээ сэтгэхгүй
бас энэ барилгын салбарт яваад байна. Тэгээ бид энийг эвдэж байгаа. City Residence. За Эрхэд Монгол групп өр мөнх хөгжил констракцны хамтран хэрэгжүүлж байгаа. Төмөр баатрын ган төмөр эдийн засагч мэрэгжилтэй банк болон банк бус санхүүгийн салбарт 10 дахь жилдээ амжилттай ажиллаж байгаа. Эрхэд Монгол групп болон өр мөнх хөгжил констракцны хамтран хэрэгжүүлж буй City Residence төслийн ерөнхий гүйцэтгэгч өргөн хүрээ компани гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. За Эрхэд Монгол групп өр мөнх хөгжил констракцны хамтран хэрэгжүүлж байгаа 600 айлын 6 булак 12 давхар орон сууцны төсөл онцлогуул гэх юм бол төмөр металл фасадтай балконы хаалтан шилэн ганжуусан шилэн фасадтай ухаалаг домофон системтэй. Домофон систем нь болохоор айл болгон домофон системээр харуул хамгаалалт сөөхтэйгээ холбогдоод сөөхөн төлбөрөөр төлчих боломжтой. За City Residence хотхны төсөл маань сар гарны өмнө эхлээд одоо ингээд 6 дахь давхрын ухсралтаар явж байгаа. Энэ ажлын явцуудыг хурдтай явж байгаа. Манай төсөл 2022 оны 4-р удирдлагт ашиглалтанд орох төсөл байгаа. За яг энтэй адилханаар энэ хоёр төслийг Эрхэд Монгол группийн тэр үл хөдлөх хөрөнгийн худалдаа зуучлалын салбар буюу Жамуух Properties гэдэг компаниудаа зарж борлуулж байгаа юм. Олон нийт худалдаалж байна, тийм ээ. Жамуух Properties. За Жамуух Properties компани гэх юм бол Сүхбаатарын мөнх зул Солонгос хэлний багш орчуулагч мэрэгжилтэй бизнесийн удирдлагын магистрант Жамуух International компани Залууцком сайтын гүйцэтгэх удирдлагаар ажиллаж байсан туршлагатай. Эрхэд Монгол группийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. за Жамуух Properties компани гэх юм бол риэлтор компани байгаа. Манай риэлтор компани ямар учиртай вэ гэхэлэр Grand Marshall төсөл дээр за мөн City Residence төсөл дээр ажилласан. За өнгөрсөн 6 сарын хугацаанд гэх юм бол Grand Marshall төсөл дээр нийтдээ 120 тэрбум орчим төгрөгийн борлуулалтыг хийсэн байгаа. За City Residence төсөл дээр болохоор 8 сарын 28-нд анх борлуулалтынхаа өдөрлөгийг зарлаад нээлттэй хийгээд тэрнээс хойш нэг 45 хоногийн хугацаанд бол нэг 20 гаруй тэрбум төгрөгийн борлуулалтыг хийсэн. Энэ бол одоо их том амжилтаа гэж харж байгаа. За Жамуух Properties компани Гүр давгийн бүрвсүрэн эргцүүлч мэрэгжилтэй Давбогд групп MCS группэд ажиллаж байсан. Шунхлаа Development компани хэрэгжүүлсэн Жардын төсөлд борлуулалтын менежер, харилцагчийн менежер, ерөнхий менежерээр ажиллаж байсан. Мөн New Yarmouth Housing Project компани хэрэгжүүлсэн шинэ Ярмаг төсөлд борлуулалтын ахлах менежерээр ажиллаж байсан туршлагатай. Үл хөдлөх хөрөнгийн салбарт 6 дахь жилдээ амжилттай ажиллаж байгаа бөгөөд Жамуух Properties компани борлуулалт үйл ажиллагаа хариуцсан дэд захирлаар ажиллаж байна. За Жамуух Properties компани нь үл хөдлөх хөрөнгийн салбарт шинээр үүсгэн байгуулагдсан компани бөгөөд яг өнөөдрийн байдлаар бол Эрхэд Монгол группийн хэрэгжүүлж байгаа Grand Marshall болон City Residence төслийн борлуулалтыг хэрэгжүүлээд явж байна. За манай компани одоо онцлог нь гэх юм бол бид нар 7 хоног болгон төслийн талбай дээр ивент үйл ажиллагаа зохион байгуулж байгаагаар илүү онцлогтой байгаа. За энэ нь болохоор бид нар медиа группээрээ дамжуулаад 7 хоног болгон одоо нэвтрүүлэг хийж одоо барилгын үйл явц болгон бүтээн байгуулалтынхаа үйл ажиллагааг бид нар одоо хэрэглэгчид захиалагчдаа бид нар шууд хүргээж явдгаараа илүү онцлогтой компани байгаа. За тэгээд ер нь бол яг бид нар арга хэмжээ өдөрлөг ивент арга хэмжээг зохион байгуулж байгаа бас гол онцлог нь гэх юм бол захиалагч хэрэглэгчтэйгээ бид нар төслийн талбай дээр очиж яг үзүүлж харуулж те нөгөө монгол хүмүүс чинь яг ингээд нэг мэдэрч те нүдээр үзэж мэдэрчээж нөгөө өөрөө олгож одоо нөгөө өөртөө ихтгэл үнэмшил төрж иж ер нь бол худалдаа авалт хийдэг байгаа. Энэ дээр нь манайх тулгуурлаад одоо захиалагчгаа төслийн талбай дээр очиж яг харуулж иж бид нар бас одоо худалдан борлуулалт хийдгээрээ бусад компаниудаас илүү онцлог даваа талтай байгаа. Нөгөө талаас энэ том амжилтыг бас яг манай риэлтор компани одоо гаргахад те одоо энэ хичээл зүтгэлийн хажууд бол төсөл маань өөрөө үнцэнтэй байх хэрэгтэй. За мэдээж хэрэг барилгын чанар, явц, ханган нийлүүлэгч компаниуд болон те бараа материалын дутагдaltaгүй байх хэрэгтэй гэж одоо үзэж байгаа. Тэгээд ийм ч учраас одоо бас нэг Эрхэд Монгол группийн медиа салбар бас их оролцоо үзүүлдэг. За нөгөө талаас барилга бүтээн байгуулалтын салбар манаас барилга бүтээн байгуулалтаа хийдэг. Риэлтор компани нь болохоор энийг худалдан борлуулах одоо худалдааны одоо үйл ажиллагааг эрхлэн явуулдаг гэж хэлж болно.
Иргэд Монгол медиа. За энэ барилгын материалын агуулга худалдааны төв бий болсноороо энд бол маш олон барилгын материалын худалдаа эрхлэгчид, үйлдвэрлэгчид, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгчид, инновац нэвтрүүлэгчид тийм ээ. За тэр битгий бол одоо барилгын салбартай холбоотой геодэс, зураг зүүн компанич гэдэг юм уу те. Энэ компаниудын одоо тийм нэгдэл, бөөгнөрл бий болох юм байгаа юм. Тэр офисыг дагаад, шоурумыг дагаад. Тэгээ энэ компаниуд ч бас нэг маркетингийн хувьд тийм ээ, борлуулалтын хувьд давуу байдал олж авах нэг тийм боломж үүсэж байхгүй юу. Эрхэт Монгол группийн медиа салбар энэ төслийн маркетингийн үйл ажиллагааг, олон нийтэд харилцах үйл ажиллагааг мэрэгжлийн түвшинд удирдана. Группээс хэрэгжүүлж байгаа дараагийн томоохон төсөл бол барилгын материал үйлдвэр технологийн парк гэж байгаа. За түүний яг зэрэгэлдээ барилга кластерын 12 нэр төрлийн барилгын одоо нэг хэрэгцээтэй бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрийн ажил дээр бол Media Group маркетингийн ажил дээр нь орцсон стратеги боловсруулж явж байна. Хамгийн түрүүнд Эрхэт Монгол группынд хамт оролцож байгаа гол шалтгаан бол Эрхэт Монгол группт бол өөрийн медиа маш том одоо боломж бол байна. Media Group нь байна. За энэ дээр бол телевиз байна. Энэ дээр бол одоо хэвлэл мэдээллийн бусад одоо хэрэгслүүд ингээ байж байна. Энэ бол биднээс бол маркетинг хийх, бусдад өөрсдийнхөө үзэл бодол санаагаа ойлгуулахад маш том гарц гаргаж байгаа. Энэ төслийн хүрээнд жилдээ бол нэг 100 гаруй сая доллар буюу 300 тэрбум төгрөгийн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж гаргана гэж би түрүүнд ярьлаа шүү дээ. Тийм үү. Тэгэхээр энийг төслүүдэд нийлүүлэхэд зүгээр нэг одоо борлуулалтын алба байгаад бол хангалтгүй юм аа. Маш сайн хуулийн багтай, маш сайн риэлторуудтай, сахилга баттай, урд нь төслийн хэмжээнд бараа материалын одоо ханган нийлүүлэлтийг хийж чадсан, тэр хэмжээний дийл хийж чадсан гэсэн үг тийм ээ. Томоохон төслүүдэд одоо бараа материал нийлүүлж чадсан ийм туршлагатай ийм баг хамтуулга хэрэгтэй юм байна. За үүний тулд бол энэ төслийн борлуулалт зуучлалын үйл ажиллагааг бол бид Жамх Properties компанид хариуцуулж байна. За ер нь бол манай компани одоо Эрхэт Монгол группийн хэрэгжүүлж байгаа тий цаашдаа одоо олон төслүүд хэрэгжүүлэн манай групп компани тэр болгоны одоо борлуулалтыг хариуцаад явахаар одоо юм зорилготой ажиллаж байгаа. За тэгэхээр энэ Эрхэт Монгол группийн энэ менежментийн кластер тогтолцоо нь өөрөө аливаа ажлыг урагшлуулахад маш их одоо таатай гэдэг юм уу? Тэгээ маш ихтэй загварыг бас бий болгодог. Бид нар өөрсдөө амьдрал дээр хараад бас баярлж байгаа юм л да тий. Эрхэт Монгол групп бол барилгын одоо хэд хэдэн томоохон төслүүд би ажиллуулж байна. Одоо энэ дээр бол ажиллаж байна. Энэ дээр бол мэдээж биднээсийн хийж байгаа ажил бол уйлдах хэрэгтэй. Тэгэхээр энэ нь бол биднээсийн хооронд бол одоо яг нийлж байгаа цэг нь бас ийм байгаад байгаа. Биднээсийн хийж байгаа зүйл, Эрхэт Монголын хүсэж байгаа зүйл биднээс нэг цэг дээр огтлцож чинь гэсэн үг л дээ. За одоо жишээлбэл энэ төслийн барилгын материалын худалдаа үйлдвэрлэл технологийн паркийн тэр агуулга худалдааны хэсгийг бол 3 давхар болгож өргөтгөх барилга бүтээн байгуулалтын ажил явагдаж байна. За энэ бол нийтдээ нэг 4 тэрбум төгрөгийн төсөвтэй ажил. Тэгээ энэ дээр бидэнд бол ерөнхий гүйцэтгэгч компани Zinda Construction компани байж шít. Энэ компани өөрөө хурцчоод энэ одоо төслийн хүрээнд барилгын бүтээн байгуулалтын ажлаа бол хийж байна гэсэн үг. Zinda Construction. За Эрхэт Монгол группийн хэрэгжүүлж буй барилгын материал худалдаа үйлдвэрлэл технологийн парк төслийн одоо барилга бүтээн байгуулалтын ажлыг одоо 90% хийж гүйцэтгэж байна. Үлдэх одоо худалдааны төвийн барилгыг одоо хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна. За Жамх Properties компани буюу худалдаа зуучлалын салбар нь бол энэ төслийн борлуулалтыг хариуцж байна. За ингээд Эрхэт Монгол групп өөрөө төслийн менежментийн одоо баг тэр чигтээ ирж одоо инкубац хийж ажиллаж байна. Инхээр нөгөө 16 жилийн туршлагатай үйлдвэрлэгч маань, технологи эзэмшигч маань, зохион бүтээгч маань бол энэ төслийг ямар нэгэн санаа зовох зүйлгүйгээр зөвхөн бараа бүтээгдэхүүний чанарыг дэвшлүүлэх, илүү их инновац шингээх, зардлыг бууруулах чиглэлээр ажиллаад эхэлж байна. Үндсэндээ одоо 9 жилийн өмнө судалгаа шинжилгээний нэг ажил хийж эхэлсэн. За энэ дээр бол Монгол орны хамгийн чухал зүйл болох нүүрсийг дахин боловсруулад тэндээс бол одоо байгалийн хий гаргаж авах тийм ээ. Одоо метан хий гаргаж авах. За дээрээс нь цаашдаа шингэрүүлэх.
За дээрэс нь гарч авсан хийгээ одоо уул уурхайн салбарт ашиглах. За дээрэс нь хог хаягдлыг дахин боловсруулах. Ахын хог хаягдлыг. Гэх мэтлэн ийм ажил бол үндсэндээ бол одоо 9 жилийн хугацаанд хийж. Жишээ нь одоо Ариун Бац захирлын тэр хог хаягдлыг боловсруулад шингэн түвш үйлдвэрлэж байгаа газын хий гаргаж байгаа тэр одоо төхөөрөмжийг бол сошиал дээрээс маш олон хүмүүс олж үзсэн тийм ээ. Тэгэд Монгол хүн ийм зүйлийг бүтээн байгуулчлаа шүү дээ. Тэгвэл одоо энэ хүнд бас тэрийг нь хийх, энэ гүйцэх боломжийг энэ төсөл өөрөө бас олгочлог байхгүй тийм. За тэгээд энийг цааш нь өшөө хөгжүүлэх өөр зөндөө одоо шинжлэх ухааны технологийн инновац ажлууд хийх ийм ажил надад байгаа учраас би бас энэ паркийн ажлыг бол чаддаг улсуудад нь өгье гэж бодсон. Би бол өөрийнхөө үндсэн шинжлэх ухааны технологийн хөгжүүлэлтийн ажлыг бол хийнэ. Мэдээж энэ нь бол одоо энэ парк дотор байх хамгийн том цөм нь байна. Яг тэгэхээр тэр олон үйлдвэрүүдийг шинжлэх ухааны технологи хөгжлөөр нь авч явах, дэмжих, судалгаа шинжилгээнийх нь ажлыг хийх ийм үндсэндээ инновацийн төв энд бас байгуулагдав. Тэрийг бол би өөрөө авч явна. Манай телевиз үзэгч нар миний хийж байгаа бүтээлийг бол зарим нэг нь мэдж байгаа. Тэгэхээр энэ бол одоо таатаа дуулахад бол их сайн төвшөнд үр дүнд бол хүрэхээр болж байгаа. Төгсгөлийн шат руугаа орж байгаа. Удахгүй гоё үйл явдал болох байхаа гэж бодож байгаа. Барилгын материалын худалдаа, үйлдвэрлэл, технологийн парк. Энэ төслийн хүрээнд нэг эхний ээлжинд нэг 500-аас нэг 550 шууд ажлын байр бий болох юм. За дараагийн удаад бол 700 гаруй ажлын байр нэмэгдэнэ. Инхээр нийтдээ бид бол нэг 1200 ажлын байр энэ төслийн хүрээнд бий болгож байгаа юм л да. Тэгэхээр энэ төслийг анханаас нь санаачлахдаа Мегавуд компани бол ажилчдын орон сууцаа шийдэх төслийг бол хамт авч явсан байгаа юм. Одоо яг энэ манай үйлдвэрийн байгаа барилгаас гадна манай хойд талд бол нэлээд том газар байна. Тэр бол анх Мегавуд компани ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдэх, тэнд орон сууцны хороол барих, ажилчдынхаа тийм зорилгоор бол ийм газар авсан ба. За энэ дээр бол мэдээс том бүтээн байгуулалт юм. За бид бол тэрийг нь өргөжүүлээд ажилтны орон сууцаа бол шийднэ. Гэхдээ тэр газар дээр дахиад барилга бүтээн байгуулалтын томоохон төслийг хэрэгжүүлж тэрнийхээ ашгаар тийм ээ тэрнийхээ өгөөжөөр одоо ажилчдын орон сууцаа бол маш юм дуртгөр тэгээд ипотекийн зээлд одоо хамрах боломжтойгоор орлогод нийцсэн хэлбэрээр бас хамтд нь бүтээн байгуулъя гэсэн ийм төсөл хамт явж байгаа. За энэ дээр бол ажилчдынхаа нийгмийн асуудлыг зөв шийднэ гэсэн ийм бодлоготой. За энд мэдээж яг сургууль цэцэрлэг, за дээрээс нь тэр цагаа өнгөрөх спорт комплекс ч юм уу тийм ээ. Бүх юмыг бол төлөвлөж л байгаа л да. Тэгээ одоо зураг төслийн ажил дээр бол бид явж байна. Мегавуд компани үүсгэн байгуулагч Ариун Бац захирлаа ер нь бид нартэй энэ төслийг одоо тий хэрэгжүүлээд хийж байгаа явцдаа бол манерын одоо хэлж ярьдаг нэг зүйл байгаа юм. Үйлдвэрийн ажилчдын цалинг дэлхийн жишгт хүргэж ийж. Одоо ингээд томоохон уул уурхайнуудад бол монголхон очихороо их том салиа аваад байна да. Тэр нь биднэрт их шин сони юм шиг маш их гоё боломж олгож байгаа юм шиг ингэж тусч шít. Яг үүнтэй адилхан үйлдвэрүүдэд ажиллаж байгаа ажилчдын цалин ялангуяа мэрэгсэн нарийн мэрэгжлийн одоо ажилчид инженерүүд те энэ ер нь одоо нийт төвшний ажилчдын цалин бол олон улсын жишгт хүрэх юм бол тэр үйлдвэрээс одоо үзүүлж байгаа хамгийн том нийгмийн арай асуудал байна. Нийгэмд үзүүлж байгаа маш том одоо үр өгөөж юм аа. Мегавуд. Мегавуд үйлдвэрийн хаалганы үйлдвэрийн хувьд бол Жамбагийн баяр эргцүүлж мэрэгжилтэй 2010 оноос Мегавуд компанид гадаад харилцаа хангамж хариуцсан менежерээр 2013 оноос хойш Меганова компани гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. Барилга кластер компани үйлдвэрлэл хариуцсан дэд захирлаар ажиллаж байна. Мегавуд үйлдвэрийн хаалганы үйлдвэрийн хувьд бол өдөрт 50 ком хаалга үйлдвэрлэх боломжтой. Мэдээж загвар дизайнаас шалтгаална. Ирээдүйд кластер маягаар хөгжөөд олон үйлдвэрүүд зэрэгцэн ажиллаад бүтээгдэхүүний гарц нэмэгдэх явцд бол мэдээж хаалганы хувьд л гэхэд одоо 2-3 мөн ээлжээр ажиллаад олон тасралтгүй ажиллах тохиолдолд бол өшөөж нэмэгдэх боломжтой. Зах зээлийнхаа хэрэгцээ шаардлагатай нийцүүлээд
бүтээгдэхүүний гарц өөр болж болно. Өвсгөл аймгаас орж ирээд 14 онд орж ирсэн. Тэгээ 15 онд мега аудит орсон. Тэгээ энд ажиллаж явах хугацаанд бүрэлт эхлээ бэлдэц бүрэлт гэдэг ингээд дамжлаг шат дамжлага ажиллаж. Эхлээ би бүрэлт болтон дээр орж исэн. Тэгээ одоо авц өнгөлөх налдашник хан бүрэлтэн дээр ажиллаж байгаа. Тэгээ энд ажиллаж байгаа хугацаанд бол нэг хүндрэлтэй юм байдгүй. Манай үйлдвэр өргөжөд 12 үйлдвэртэй болж байгаа. Ирээдүйд энэ бүхний нэг хэсэг нь байхыг хүсдэг. Биднээс нэг 60 одоо залуу ажилчдыг байлгах ажилчдын дотор байр бэлдэж байна. За энэ дотор бол мэдээж хэрэг ажилчид сайхан тухтай амьдрахаас одоо ажиллаж амьдрахаас гадна дотроо одоо сайхан фитнестэй тийм ээ чөлөө цагаа айтайхан өнгөрүүлчих. Ийм ажлын одоо тим нөхцөлийн орчин нөхцөлийн бол бүрдүүлэх гэж хичээж ажиллаж байна л да. Аж үйлдвэрийн ийм том объектод ойролцоо ажилчтай бас нэлээд харж үзэх хэрэгтэй. Тийм болохоор үйлдвэрийн объект дотор 60 ажилчны дотуур байр, орон сууц дотуур байр барьж ашиглалтанд одоо орж байна. Тэр хөдөө орон нутгаас ирж байгаа, гаднаас ирж байгаа, эсвэл зарим нэг ээлжийн ажилтай нөхцөлд одоо дотор байрандаа байрлаад, амьдраад, хоолундаа хийж унтаж амраад гэдэг юм тий. Тэгээ байрлаад ажиллах бүрэн боломжтой гэсэн үг. Ажилчдын байранд амьдардаг. Ажилчдын байранд нэг тав тухтай айтайхан байдаг. Тэгээ нэг наас цааш яваад байх илүү зардал байхгүй. Тэгээ одоо авсан цалингаа тэгээ хадгалаад хуримтлал үүсгэл явдаг. Эрхэт Монгол групп эзний сэтгэлээр бүтээн. Энэ өнөөдрийн эхний төслийг хэрэгжүүлэхэд заавалгүй одоо төрийн дэмжлэг хэрэгтэй, төр биднийг дэмжихгүй байх гэл за ийм юм ярмааргүй байна. Бид өөрсдийнхөө одоо хөгжих нөөц бололцоо, өнөөдрийн санхүүгийн потенциал, өнөөдрийн бидний хөрөнгийн боломж, өнөөдрийн энэ менежментийн арга ухаан энэ бүгдийг нэг нийлүүлж хагаад бид ямар ч хэсэн хийгээд үзүүлээ идэх. Яг үүндээ барилгын материалын худалдаа үйлдвэрлэл технологийн парк бол өөрөө мега төсөл. Хэдэн одоо барилгын материалын үйлдвэр юм шиг одоо нэг талаас харагдаад байгаа боловч энэний нийгэмд үзүүлж байгаа үр нөлөө, эдийн засагт үзүүлж байгаа үр нөлөө бол мега төслийн хэмжээний үр дүн их богино хугацаанд гаргаж чадчихсан юм л да. Тэгээ эх жилийн бидний бас одоо хэрэгжүүлэх томоохон төсөл бол Эрхэт Монгол цогцлбор байна. За энэ бол барилга бүтээн байгуулалтын хувьд бол 300-аас 320 мянган метр квадрат барилга байгууламж өгөх мега төсөл. За энэ төсөл маань өөрөө их хэмжээний одоо бараа материалын хэрэгцээтэй байна шүү дээ. Барилгын материалын бүх төрлийн бараа материалыг ашиглана. Тэгэхээр бид бол энэ төслийг амжилттай хэрэгжүүлж энэ төслийн ард гарч чадна гэж одоо бас санаанд багтаж байгаа гэдэг юм уу те. Манай төслийн менежментийн багийн хамгийн сайн одоо төлөвлөж чадж байгаа зүйл бол бид энэ үйлдвэрүүдийн бараа бүтээгдэхүүнийг маш сайн худалдаа өгч чадчих. Тэгээ энэ бол бидний харьцангуй том давуу тал байна шүү дээ. За нөгөө талд нь сая түрүүнд одоо дурдлаа Эрхэт Монгол группийн медиа салбар бол маркетинг хариуцж байна. Маркетинг хийнэ гэдэг маань өөрөө маш тийм чухал нарийн ажил л да. За бусад компаниудыг хараад тахад өөрсдөө дэрэгдээ одоо маркетингийн хэлтстэй тэд маань PR маркетингийн төлөвийг боловсруулна, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдтэй хамтарч ажиллана. Тэрийг олон нийтэд түгээн ингээд бодохоор нэг цаг хугацаа төсөв санхүү мөнгөний одоо нэлээд хугацаа алдаад байгаа юм шиг бидний хувьд бол анзаарэгдэв. Эрхэт Монгол группийн хувьд бол бидний давуу тал дэрэгдээ өөрсдөө медиата, медиа нь өөрсдөө PR маркетингийн ажиллаа хийждэг. За медиата маркетинг хийж байгаа залуучууд маань яг энэ салбартаа 8-ш дээш ажилласан. За мэдлэг туршлагатай ийм залуучууд байдаг учраас бидний бас том давуу тал юм болов уу гэж анзаарагдаад байгаа. За жижиг үйлдвэрлэгчдийн хувьд бол хүндрэлтэй тал зөндөө байдаг. Жишээ нь одоо гарсан бараа бүтээгдэхүүнээ яаж борлуулах вэ? Худалдаа авахчаа яаж олох вэ? За худалдаа авахчаа олно гэдэг чинь маркетинг хийнэ гэсэн үг. За өөрийн гэсэн дэлгүүр бий болгох уу? Түрээсийн талбай авах уу, хүнээр заруулах уу гэд. За ингээд маш олон асуудлууд байна. Тэгэхээр энэ асуудлуудыг шийдэхийн тулд энэ олон жижиг үйлдвэрлэгчдийн энэ проблемыг шийдэхийн тулд нэгдсэн ийм зохион байгуулалтанд орох хэрэгтэй байна. Тэгэхээр зэрэг энэ парк гэдэг бол нэгдсэн зохион байгуулалтанд орж ийн гэсэн үг. Нэгдсэн зохион байгуулалтанд ороод тэнд
Зөвхөн тэнд үйлдвэрлэж байгаа үйлдвэрлэгчдэр 12 үйлдвэр биш дээ. Бусад үйлдвэрлэгч нар ч гэсэн тэрүүгээр дамжиж бараа бүтээгдэхүүнээ борлуулах бүрэн боломжтой болно гэсэн. Иргэд Монгол групп Мегавуд компани танилцуулж байна. За Мегавуд компани үүсгэн байгуулагч Ариун Бат бол бас Иргэд Монгол групп нэг талаас их том боломж олгож байгаа юм л да. Өөрийнхөө олон жил одоо хөгжүүлж ирсэн энэ бүтээн байгуулалтын туслыг илүү их одоо олон хүнд хүртээх гэдэг юм уу те. Бид бас өөрсдийнхөө залах, менеж хийх ийм боломжийг бидэнд бас олгосон. За энэ үднээс бол бид олон компаниудыг өөрчилж байгаа. За би жишээлбэл энэ нэвтрүүлгээр та бүхнийг өөрчилж байна тийм ээ. Манай компаниас одоо хэрэгжүүлж байгаа энэ төслийн одоо хүрээнд бүтээн байгуулах тэр үйлдвэрүүдэд үндэсний ямар ч компани хамтраад аж болно. Хамгийн гол нь бид нар үндэсний компаниудыг сонгож байгаа. Гэхдээ яга монголчууд чаддгүй бүгдээрээ нийлээд нэг хэдэн үйлдвэрүүдээ босгоод ирээ л да тийм ээ. Энэ төслийн ард гараад ирсний ард бол маш олон ажлын байрууд бий болоод зогсохгүй хувьцаагаар дамжигдаад маш олон гэр бүлүүд нэмэлт орлоготой болох боломж бүрднэ. Энэ зүгээр нэр төдийн нэг төсөл биш тийм ээ. Нэр төдийн нэг одоо олон нийтийн хувьцаанд ч юм уу зорж байгаа асуудал биш. Тэр цаг хугацааны асуудал. Жишээ нь одоо ард иргэдийг бас оролцуулах хэрэгтэй. Хувьцаа гаргаад ард иргэдэнд одоо жишээ нь орон нутгийн ард иргэд нь хувьцаа эзэмшигч. Тэнд ажиллаж байгаа ажилчид нь бас хувьцаа эзэмшигч. Өөрөөр хэлбэл ийм холимог ийм системийг бий болгох хэрэгтэй. Биднээс ийм бодлогын системийг бий болгох хэрэгтэй. Бид ямар ч байсан өөрсдийн хөгжиж боломжоор бол энэ одоо үйлдвэрүүдэд байгуулчихъя. Эдийн засгийн эргэлтэнд оруулчихъя тийм ээ. За тэрний дараа ийм өндөр үүрэгтэй байгаа юм байна гэдгийг олон нийтэд, бизнес эрхлэгчдэд, хөрөнгө оруулагчдад ойлгох асуудал байхгүй. Тэр бол илүү нээлттэй, илүү одоо ил тод ийм одоо засаглалыг бас сонгоно гэж бид бас үзэж байгаа. Энд бол олон компани оролцоо байна. Энд бол ганц компани хийх ажил бас биш. Биднээс бол яг сайлаа бэлтгэс хаваа бэлдгээд үйлдвэрлэлийнхаа парк буюу одоо барилга байшин одоо юу гэдэг тийм ээ үйлдвэрлэл явуулах орчин нөхцөлөө бол одоо ингээд бүрдүүлээд хийгээд дуусчихна. Үүн дээр нэмэгдээд одоо Монголын үндэсний компаниуд бол оролцсон. Би энийг бол урьж байна. Яг тэгэхээр зэрэг энд бол тодорхой хэмжээгээр одоо өөрийнхөө салбарт туршлагатай чадвартай бас нөөц болцоод ийм компаниудыг бол оролцуулна. Илүү олуулаа байгаа үедээ илүү хүчтэй, илүү үр ашигтай ийм л одоо бизнесийг, ийм тогтолцоог, ийм схемийг бид нар бий болгож чадна. Тийм учраас Монголын бүх одоо барилгын материалын үйлдвэр эрхлэгчид тийм ээ барилгын одоо материалын худалдааны салбарт бизнес эргэлж байгаа хүмүүс бас энэ төслийг сонирхоосоо биднээс одоо нэгдэл хэлбэрээр маш сайн зохион байгуулалтанд орж анхны одоо ийм цогц үйлдвэрийг бий болгох. Энэ бол хамтын хүчээр энэ бол бий болно. Ер нь хамтдаа байсан үедээ илүү олуулаа ярилцсан үедээ илүү олон хүний хөрөнгө, ухаан, цаг хугацаа нийлсэн үедээ бол бид илүү сайн зүйлийг бүтээж чадна шүү дээ. Би одоо нэг зүйлд итгэдэг хүн. Ганцаараа яваад 100 төгрөг олох, хоёулаа, гуруулаа нийлээд 1000 төгрөг, 100000 төгрөг олоод тэрийгээ одоо 2-3 хувааж авах асуудал бол аль нь ашигтай вэ гэдгийг л тооцож явах хэрэгтэй. Одоо эдийн засгийн ашигаасаа илүүтэй энэ нийгэмд юу нь бас бид юу бүтээж байгаа юм бэ гэдгийг эргэж олж харах хэрэгтэй шүү дээ. За эцэст нь хэлэхэд бол барилгын материалын худалдаа үйлдвэрлэл технологийн парк дээр хамтарч ажиллах боломж бол нээлттэй шүү гэдгийг бас хэлхийг хүсэж байна. 2002 оноос бизнесийн гарагаа ихсэн Иргэд Монгол групп 16 жилийн туршлагатай Мегавуд компани хамтран үндэсний барилга бүтээн байгуулалтын салбарт барилгын материалын 12 үйлдвэрийг кластерын зохион байгуулалтаагаар энхүү нэвтрүүлж байна. Монгол улсын бүтээн байгуулалтын бүхий л төслүүдэд хувь нэмрээ оруулах, импортыг орлох, экспортыг дэмжих, Монгол улсын эдийн засгийг солонгоруулах нэгэн тод өнгөн барилгын материалын худалдаа үйлдвэрлэлийн салбар гэдэгтээ хинж маргахгүй билээ. Тиймээс барилгын материалын худалдаа, үйлдвэрлэл, технологийн парк байгуулах төсөлд үндэсний компаниуд, аж ахуйн нэгжүүд, үйлдвэрлэгчдийг хамтран ажиллахыг урьж байна.